Талдалсан туймар. Талдалсан туймар. Талдалсан туймар. Түүхийг илдвэр өөрчлөн засварлах нь түүхэн сургамжаан олж харах боломжийг үгүйсгэн үйлдсэн алдаагаа дахин давтах аюул буй болгодог гэдэг. Учир иймээс энэхүү бүтээлдэн эцэг дээдсийн алдаа оног бодит баримтаар харуулахыг чармайлаа. Миний Монголын бүх түүх эвлэн нэгдсэн цагтаа дэлхийг захирдаг, эвдрэлцэн муудсан үедээ бусдын боол болдгийг эзээж мартахгүй байх ёстой. Өнөөгийн бидний жаргалан тамдрал бүтэн зууны туршид амаргүй олон хүнд сорилтуудыг даван туулж эх орон чизэг дээдсийн урсах цус туслах хөлсөөр золио хийж бидний итгэл үнэмшил нутаг дэвсгэр үнэт баялгаар төлөөс гарган байж унах босох алдах онохын зааг дээр та бидний гар дээр ирсэн тусгаар тогтнолын гашуун боловч үнэн түүхийг өгүүлэхийг чармайлснаа солилуулж байна. Бидний өвгдээдсийн гаргасан цуцалдгүй хүчин чармайлт амьд үлсэн зэрэг талхмуудын хажууд та бидний ажил үйлс өчүүхэн гэдгийг мэдрэн ойлгож улс эх орныхон төлөө улам ихийг бүтээх эрмэлзэл төрөх болтугай хэмээн үзгэн чилээ. Сонсогч таны мэрэгэн оюун мэд түгэ. Зохиогч Боржгон овогт Ёндонгийн Отхон баяр. Дугаар зууны ихэнх үед монголчууд бидний өвөг дээдэс манжийн дарлаас гарахын төлөө тэмцэлд сэтгэл шулуудан боссон билээ. Эх орны энэ хөвгүүдийн тэмцэл гадаад их гүрнүүдийн хувилдаан, дотоодын зөрчилдөөн дундуур өрнөж, ялалт, ялагдал, алдаа онооны дэнсэн дээр унах босхын зовлон туулан улс орноо мандуулсан юм. Энэхүү түүхийн цуврал овчоон Монгол улсын тусгаар тогтнолын амаргүй боловч багталтай түүхийг үнэн мөнөөр өгүүлэх болно. Монголын их талд ирэх чөлөөний үүрийн цолмон гялалзаж, ард түмний тэмцлийн төмөр бадран ассан Үүмэнт 60-ны эхний 15 жилийн түүхийг нэгдүгээр хэсэгтээ өгүүлэх болно. Талдалсан туймар. Нэгдүгээр дэвтэр, нэгдүгээр бүлэг. Үрээн алдсан эцгийн тангараг. 15 дугаар жарны шар бичин жилийн намрын сүүл сарын эхэн. Нийтийн он тооллын 1908 он. Их цагаан гэрэмний Батхаалах хотноос хөдөлсөн галт тэрэг уул нурууд өдгөн ой шугуй их мөрнийг дууд дохиогоорон үе зочоон сэрэж довтлгон. Чингис эзний алтан ураг Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэн Жалайр хунтайжийн 16 дахь үе Эрдэнэ дайчин Чинван ханддоржийн зовигт бодлыг Бух тэрэгний дохионы орилох чимээл хааныг тасалдуулах авч хүрээнд дэх цахилгаан мэдээний газарт Бээжингээс ирүүлсэн хүүгийн танд бий мó дарим ирж уулз хэмээсэн цэвдэг хэдэн үхтэй үл ойлгохдох дөгшүүртэй мэдээ зүрх сэтгэлийг нь түгшээн байлаа. Таагүй мэдээ авснаас хойш их хүрээнд яаран давхин ирж өлзитийн пүүснээс мөнгө зээлэн замын зардлаан хийгээд өдөршөнгүй давхснаас агсрагдаж цусалдаж зов. Гэвч хүүгээ гисэн сэтгэлдээ биеийн өвчнөө умартан уйхлан урагшлах галтэрэгний цонхоор ширтэн мөн ялхаараа өрмөд хүний газар хүний хошуунд яаж юу яваа юм бол цаа ирвэл сэргэлэн цаваа амтансан чухам яагаад би энэ мод гинэн болчир нас гэдэг юунд ч орооцолдож мэдэхгүй эцгийг нь дуудуулна гэдэг яавч жирийн нэгэн явдал биш төрийн төлөө огтно гэж Монгол улсаа бодож яваа миний ажил үйлсийн золиос болов уу
хэмээн элдвийг эргцүүлэн шаналв. Чинван ханд дорж өвөг эцгийнхээ гэрээс Манжин хааны сойрхсноор 1892 онд засаг хошоо Чинвангийн хэрэгмийг 8 дахь үедээ залгамжилжээ. Тэрээр 1897 онд Түшээд хаан аймгийн туслагч Жанжин Хэбэй 1900 онд жинхэнэ туслагч Жанжинаар томилогдсон ч Манжин хаан эх орноо гэсэн үзлийг нь аль хэдийн мэдсэний учир үнэн чисэгт нь эргэлздэг байсан нь түүний зүрх сэтгэлийг мохоох эгзэг аян шалтак хайж байсан билээ. Их Петр хааны үеэс эхлүүлсэн Төв Аз дахь Оросын гадаад бодлого энэтхэгт дэх Английн эзэнт гүрний ашиг сонирхлыг хөндөх болсон тул Лондон Оросын эсрэг холбоотон хайж байжээ. Аз дахь Манжчин гүрний орон зайг нөхөн эзлэхийг чармааж дотооддоо эрчимтэй шинтгэл хийж буй Мэйжийн Япон улсын Солонгосын хойг дахь ашиг сонирхол Манжуур дахь Оросын нөлөөтэй зөрчилдөж буйг ойлгосон Англи улс Японтой 1902 онд холбоотны гэрээ байгуулсан. Тэд бүс нутаг дахь Оросын эсрэг цэргийн үйл ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцож бэлтгэл хангасны дараах нь 1904 оны 1-р сард англичууд хурандаа Франсис Яг Хасбандын командлолдоор 8000 гаруй цэргүүдийг төвдөд оруулж 7-р сар гэхэд Фасыг эзлэхээр давшиж эхэлжээ. 13-р Далай лам төвдөн ямц Потоло ордноо шөнөөр орхиж 20 бүрээд Монгол үндэстэн Цанит хамт Агвандорживаар газарчлуулан их говийг гатлан Оросын Баатар цагаан хааны эвэл хамгаалтыг эрэлхийлэн Монгол газар оронд ирвэ. Далай ламтан их хүрээ, заян хүрээ, Дайчвангийн хошуунд нэлээд хугацаанд амьдраад буцахт нь ханд дорж Чинван төр улсын тусын тулд алсын бодлого өөрчлөн 15 настай дундайг Дэнзэн жамтсыг дагалдуулан явуулахдаа Бурхны шашны эрдэм номд хичээнгүлэн суралцахыг захин мордуулжээ. Тэр цагаас хойш 2 дахь өвлийнхөө нүүрэн дээр ийм битүү хачин мэдээг Бээжингээс аваад нутгаасаа итгэлд хідэн хяанартайгаа яарвчлан гарч Манжин эзэнт гүрний эхний эслэлийг зорж яваа энэ. Чинван Бээжин дэрмэгцээ Юнхэ гүний сүмд Монгол лам нарын буугаад их жургаанд дараалхах болов. Энэ үед Бээжин хотноо байх шулуун шарын хошууны хяаг захирах дотоод сайд 80 түүнтэй уулзахаар Юнхэ гүний сүмд морилжээ. 80 Бадаргуулт төрийн 10 дугаар онд Эфүү цол хүртэж Манжин хааны ордонд албахах болсон нэгэн. Саяхан болтол аялан явах хэргийг бүгд захиран шийдгэх сайдаар ажиллаж байгаад дотоод сайдаар томилогджээ. Бээжинд төрийн өндөр албан тушаал хашгируулсан 80 дамжуулан Монголын ихс дээдэс Манжин дотоод байдлын тухай нарийн мэдээ авдаг байсан бөгөөд тэрээр монголчуудын Бээжин дэх хамгийн нөлөөтэй туршуул байлаа. 80 хандвангийн хүүд тохиолдсон асуудлыг баггүй хөөцөлдсөн авч бүтэл муутайхан байв. Үүгийнхэн тухай хөөцөлдснөө ярьсан 80 Далай багш утаад очиод хүүг тань суллахыг хүсч зарганы яаманд бичигэлгээсэн. Яамнаас хүүгүүний ял хүнд эцэг нь Манжин төрд үнэн чисгэн тодорхойгүй гэсэн хариу өгсөн гэж ярив. Энэ бүхнийг сонсох хандвангийн дотор бачимдан байж ядахыг айдсан 80 ярианы сэдвийг өөрчилж Манжин гүрний байдлын тухай ярьж эхэлвэ. Бараг бүтэн 200-ны турш гадаадаас тусгаарлах бодлого баримталж ирсэн Манжидайчин гүрний зах зээлийг дэлхийн эзэрхэх гүрнүүд хүчээр нээх хэд хэдэн дайн хийсний дараа удаа дараа ялагдсан Хонконг төвдийг Англи, Вьетнамыг Франц, Шандун Цандаог Герман, Макоог Португал, Солонгос Яодоны хойг Манжуурын өмнөд хэсгийг Япон, хойд Манжуурыг Оросын нөлөөнд алдсан байлаа. Хятад бараа Европт үнэн хүрч эхэлсэн цагаас европчууд дан мөнгө алтаар худалдан авдаг байжээ. Эзлэн түрэмгийлэгдсэн энэтхэгт Английн мануфактурын барааг хүчээр шахан борлуулдаг байсан шиг Хятадын зах зээл нийлүүлэх бараа Европт хараахан байсангүй. Хятадын худалдаачид ямар нэгэн бараа авахаас татгалзаж бидэнд бүгд бие гэлцдэг байсан бөгөөд бараг тэр нь ч үнэн шахуу байлаа.
Удалгүй англичууд энэ тэхэгт тарьсан хар тамхиг хятадд дамлан худалдаалах болж айжимдаа эрг орчмын мужуудад тархан сүүлдээ үндэсний гамшигын хэмжээнд хүрсэн тул манжууд хар тамхины худалдааг хориглжээ. Энэ бүхэн нь хар тамхины дан эхлэх шалтгаан болж манж гүрнийг ялсан их гүрнүүд хар тамхин хятадын нутагт чөлөөтэй зарах болов. Манжийн хаатын урагшгүй байдал гадаадын гүрнүүдийн хүчрхэг эзэрхий бодлого зэрэг нь хятад даяар эсэргүүцэл тэмцлийг урин дууджээ. Нээжийн хувьсгалыг хийж өрнөдийн улсуудтай энэ тэмцүү хүчрэгдсэн Японы жишээ хятадын дотоодод эрс шинжилэл хийх хөдөлгөөнийг өрнүүлв. Европчуудаас хоцрогдож байгаагаа ойлгосон Манжийн хаан Гуансю эрс шинжиллийн үзэл санааг тунхаглагчдын тэргүүн Кан Юуийг дэмжин 100 өдрийн шинжил гэсэн өөрчлөлтийг эхлүүлж цэргийн хэрэг боловсрал засаг захиргааны тогтолцоо дэд бүтцийн хөгжил зэрэгт томоохон хувьсгал хийх гэж оролдсон юм. Чухам энэ үед Европын цэргийн онолоор Германы офицерууд сургаж байсан Бэяны айрамгэгч байгуулагдсан бөгөөд түүний командлагч Юан Шикай болон бусад генералууд нь хятадын хожимын түүхэнд ихээхэн нөлөө үзүүлсэн билээ. Шинжилэл хийх гэж оролдсон Манжийн хааны орлого хуучин Экс ноёдын эрх ямбанд ихээхэн аюул занал учруулах хандлагатай болж тэдний зүгээс өдөр тутам дарамт шахалт хүчтэй аястай болсон тул тэрээр шинээр байгуулагдсан Бэяны армийн командлагч Юан Шикайг талдаа татаж ноёдын эсэргүүцлийг дарах гэж оролдов. Юан Шикай эзэн хааны нууц төлөвөг өрсөлдөгчд нь задлж бэлэвсэн хатан хаан Цэци хуучин экстэцийг тэргүүлэн өрссөн төрийн эргэлт хийж хааныг огцруулж түүний эхлүүлсэн шинчиллийг зогсоожээ. Манжийн хааны ордны зүгээс улс орноо бус эрх дарахтайгаан зууралдсан арчаагүй байдал болон гадаад гүрнүүдийн дээрэнгүй бодлого ард олны дургуутслыг ихэд хөдөлгөн хятад даяар шар чөтгөрүүдийн эсрэг тэмцэл эрчимжив. 1898 онд их Туаны бослого гэгч хятадын хойд хэсэгт дэгдэв. Түүхэнд погсчдын бослого гэж нэрлэгдсэн энэ бослогод оролцохсод эрхтгш бус хэлтсэрүүдийг эсэргүүцэх, гадны чөтгөрүүдийнхөө зайлуулах уран дор гадаадынхныг алж хядах, Христосын шашинд орсон эх орон нэгтнүүднээ эвүүдгэх замаар өргөдсөөр 1900 он гэхэд Бээжин рүү довтлох хэмжээний хүчин болжээ. Бээжинд тулан ирсэн их Туаны бослогын удирдагчид Хатан хаан Цэцид бослогод нэгдэх шаардлага хүргүүлж өөрийгөө хамгаалах нэгэн чадваргүй болсон Хатан хаан тэдний тулгалтаар их гүрнүүдэд нэгэн зэрэг дайн зарлав. Англи, Герман, Австри, Унгар, Франц, Итали, Япон, Америкийн нэгдсэн улс, Орос улсад зэрэг дайн зарлана гэдэг бол манж гүрний хувьд бараг өөрийгөө эвгүйтгсэн хэрэг болж хэдхэн сарын дараа 8 гүрний зэрэг Бээжин эзлэн авч Хатан хаанд дахин гутамшигт болцол тулглаа. Энэ бослогын төгсгөлд Цэци Хатан хаан их Туаны босгочдын эсрэг эргэж манжийн зэрэг тэдэнтэй байлдаж ихсэн нь манжийн хаанд итгэх итгэлийг бүрэмсэн өгөөхий. Олон дайнд ялагдсан манж гүрэн аргагүй шинчлийн бодлогыг хэрэгжүүлэхийг оролдсон ч дотоодын хямралд автагдсан улс оронд нь шинчлэл олигтой өрнөөгүйгээс гадна хил хязгаар мужуудад олон жилийн тогтсон уламжлал зөрчигдөж эсэргүүцэл тэмцлийн үүдийг нээжээ. Ийхүү 20 дугаар зууны ихэнх гэхэд гадаадынханд дарлагдан дээрлэхүүлсэн дотооддоо дэмжлэгэн алдсан манж гүрний эрх баригчид сүүрэн унах нь тодорхой болж зөвхөн цаг хугацааны асуудал болоод байлаа. Наймтвангийн яриаг сонсож элбэг эргцүүлэн бодлогоширт суусан Хандван Далай ламд хандвал хүүгийнх нь хувь заяанд нөлөөлөх хэсэг талаар лавлан асуухад Наймтван хоолойгоо нь засаж "За, найдвар том уутай болов. Далай ламтан урж нанжил халахаас гарч хөөх нуурт очсноос хойш манжийн хаан бараалгах боломжийг байнга тандж ирсэн. Түүнийг утай заларснаас хойш Америкийн элчингийн Вильям Рокхилл, Оросын хурандаа Густав Маннергейм, Английн судлаач Кристофер Ирвинг, Францын хошууч Анри Доллон, Япон хамб Отаны Сонжу гээд олон хүн Далай ламтай очиж уулзсныг манжийн туршуулууд мэдж илтгэсэн. Энд Далай ламыг төвдийг манжийн мэдлээс гаргахын тулд гадаад улсуудын хинтэн ч хамаагүй хувилдэж байна гэсэн хардлага их хүчтэй байгаа шүү. Хожим Финляндын ерөнхийлөгч болсон нэрт цэргийн жанжин Маннергейм тэр цагт Бээжин дэх Оросын элчин сайдын яамны цэргийн атташегаар ажиллаж төвд Монгол манжуур дахь цэргийн тагнуулын үйл ажиллагааг удирддаг байжээ. Агцхүү
Ванчин богдыг төвдийн тэргүүн болгох Манжин хааны зарилгийг хүлээж авахгүй гэдгээ тэрбээр удаадараа мэдүүлсэн тул аргагүй дэж Далай ламыг хүлээн авч төвдийн тэргүүн цолыг эргүүлэн өгч Манжин хааны мэдэлд байлгахын тулд уулзсан. Далай лам тэр уулзалтан дээр Манжин эзэн хаанд мөргөхөөс татгалзаж кам мужид байгаа Манжин цэргийг гаргах асуудал хөндсөн нь түүнд итгэх аргагүй болгож байгаа юм да гэв. Найнтвангийн яриа хэдэн жилийн өмнө Вангийн хүрээнд болсон явдлыг Хандванд санагдуулав. (1904 онд Английн цэргээс дутааж ирсэн 13 дугаар Далай лам төвдөн жамцыг их хүрээнд залран ирэхэд 8 дугаар богдож авсан дам хутагт түүнийг тоссонгүй. Хүрээний Манжамбан Янжи богд гигэнтэй уулзаж та Манжин хааны зарилгаар халахын шашны хэргийг мэдхээр томилогдсон хүний хувьд элдв явуулын хүний хүлээн авч уулзах шаардлагагүй хэмээн ятгчч буй тушаачч буйгаа мэдгдэх үе бэрхээр тулгаснаас богд гигэн Далай ламтай олны нүдний өмнө уулзаагүй билээ. Эрж ятугай гандан дэгчлэн хийдэд сайнны өрөөл айлтгахад Далай ламын сэнтийг богд гэгэний дээр засныг гандангийн лам нар гаргаж хайсныг дуулсан Манжин амбан сэтгэл хангалуун алгаан үрж суусан гэдэг. Гэхдээ хоёр хувилгааныг далдуур уулзсан гэх мэдээллийг хяагдах хэлийн комиссар Хитрово өгч Манжин харьяанаас гарахаар хамтран тэмцэхээр тохиролцсон гэж мэдээлсэн байдгийг. Мөн Далай лам хүрээнд байхад хожимын Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон Генри Гувер, эрдэмтэн судлаач, Оросын армийн хурандаа Козлов нартай уулзсан зэрэг нь хэдийнэ Манжин амбны чихийг дэлсжээ. Далай лам Орос Японы дайны дүн харцнан гадна дотны элдэв хүмүүстэй уулзаж байсан нь Манжин хааны сэрдлэгийг төрүүлээд байсан тул даалам цэрэн чимдэр дамжуулан Чинван ханд доржид санаа өгч Далай ламыг Вангийн хүрээнд залрахад хүргэжээ. 1905 оны намар Далай лам Вангийн хүрээнд заларч эрдэмт агарамб Дандрын эрдэм мэдлэгийг бишрэн шүтэж түүнд шавь оржээ. Далай ламыг Вангийн хүрээнээ залрах үед нэгэн учир битүүлэг явдал болсон нь түүнд хор өгсөн явдал байжээ. Далай ламын лагшин эрс муудахад эм ургамлын үндсийг гаргуут судалсан Дандар агарамб асарч тойлж эмчилж байж биеийг нь илааршуулсан ажгүй. Тэр үед дэлбэртлэх хэлгэнсэн Хандван Далай ламын дэргэдийн тогооч нарыг баривчилж цаазлан хэмээн сүрдүүлж сэлэм суглан байж хэргийг нь хүлээлгсэн байж. Хорон санаас нь төвдүүд хожим нь хүүг нь Манжин хааны ордны буруу хөвсээр явуулж өс хонзонго авна гэж Хандван яахан мэдэх билээ. Хүнд бодлоосон арайхын салсан Хандван Манжин эзэн хаанд бараалхаж хүүгийн амийг гуйвал ямар вэ гэж 85-аас лавлахад 80-т. Гуансуй хаан 100 өдрийн шинтгэлээс хойш ямар ч ирэхгүй болсон. Бэлэвсэн хатан хааны гарын тоглоом болж нэгч үг хэлж чадхан байсан. Тэгээд сүүлийн үед сүрье өвчнөн хүндэрсэн сурагтай. Сиси хатанч бие барагтайхан хэвтэрт байгаа тул хүн огт хүлээж авахгүй байгаа гэснээр дууга намсгаж хатантан өдрөө хүлээж байгаа гэлцэн. Гэхдээ Гуансуй хааныг ширээнд нь суулгаж эрх мэдэл хизээж өгөхгүй гэж бурхан барин андгаалсан гэлцэн гэж шивнэн өгөөлөв. Маргааш нь Хандван хянараа дагуулan үйл цаасны яамд очив. Энд сайн болохгүй гэдгийг 85-гийн ярианаас гадарсан боловч муугаа үзүүлэхгүй юм шүү хэмээн биеэн барьсаар яамд оров. Нөгөөтэйгүр хүүтэйгэн уулзах юу магад гэсэн мухар гордлох сэтгэлээс нь үл сална. Хандван ёслолын түшмэл дагуулan хүлээлгийн өрөөнд оруулан майх хөлтөө ширээний ард өрийн суулгалаа. Манжнаар вантан жимс чихрээр дайлан ойр зургийн менди яриа өрнүүлж гол ярианда орох шинж ортол
нэгэн хүн царан дээр тавьсан бүтээлэгтэй юм барьсаар орж ирж Хандванд барьлаа. Хандван түүнийг будаалгын шүүс гэж бодоод хутгаан хуйнаас нь сугалтал үйлчлэгч бүтээлгийг нь сөхөв. Гэтэл царан дээр гайртай үрийнхэн толгой байхыг харсан Хандвангийн дотор харанхуйлж зүрхэн зогсох шиг болов. Тэгээд энэ та нарын үүс шиг байна. Би анд урчаа гэд сэтгэл дотроо монхор үрээсэн хагацх хичнээн хэцүүж Монголоос салаагүй цагт болноох хэмээн шивнэн хутгаа хуйнд нь буцааж хийхэд түүнийг сандарч мэгдэн уйлж унжиж эхлэхээр нь хатуухан сургаалын үг айлдах гэж байсан манж түшмэл мэл гайхаж цэл хөхөрчээ. Энэ завсрыг ашиглан Хандван хайрт хүүгийнхэн толгойг цартаа нь хоёр гар дээрээ барин яамнаас гарч одов. Мориндоо яаж хүрснээ үл мэднэ. Гинэт хажууд нь Нана агийн толгойг таньсан хяан нар нь мэгшилтэн уйлахад ухаан ор. Хандван зүрхээ чангалан муу сайн манж хятадуудад муугаан бүү зүйл мэгшилтхэн зогсоо гэж зандраад мориндоо мордон юмхэгүний сүмийг чиглэн давхив. Хүндрэлтний түүхэнд болж өнгөрсөн харгис хатуу яргалал сэтгэлд үл багтан хүнд бэрх үйл явдлын түүх. Эдүгэн нэгэнт тодорхой болсон энэ үед эргцүүлэн бодоход хүүгийнхэн толгойг аваад эдээ будаа мэт засаж янзлан бүтээж төрсөн эцэгт нь барьсан тийм гутамшиг доромжллыг манжуудаас өөр хинч бодож олоогүй мэт санагдана. Тэр цагийн манжууд гэдэг нь төрн мөхөж сүнхэд өгсөн хятадчсан ноёдууд билээ. Цагтаа их эзэн Чингис хаан зөрчидийн алтан улсыг мөхөөж, түүний аж хувилай хаан сүн улсыг байлдан дагуулж, өнөөгийн Бээжинд нийслэн суухдаа буйрыг нь тавьж сүр хүчийг нь асаасан тэр ордон өргөөнд 264 жил засаглан сууга Манжчин гүрний Бадаргуулт төрийн тушаан дуудснаар мөнхөө тулуун удмын язгууртан манж төрийн засаг хошоо Чинван Минжин доржийн хүү Ханддорж Чинван очиж эцэг хүний өр хүүхдээсээ хагацх уй гашиг ингэж мэдрэх тавилантай байжээ. Их хааны алтан ураг Манж Чингийн төрд гавья байгуулан засаг төрийн Чинван цолыг найранд хүйд дээрэн авч явсан ч удам залгах хүүг нь хороохдоо энэ удмын урдын гавьяг нь тудрагын будаан чинээч үнэлсэн байна. Манжийн түшмэд ийм зэрлэг үйл сэдэн хийхдээ Монголын тусгаар тогтнолын төлөө зориг шулуутанд тэмцсэн Чинван Ханддоржийг мохон мухарлахыг хичээсэн бол тэс эсрэг үр дүнд хүрснээ мэдээгүй бизээ. Уйгашууд автсан Хандван маргааш өдөр нь хүүгийнхэн хойтхын буйны номыг уншуулан Юмхэгүний сүмд өнгөрөөг шууд нутгийн зүг морджээ. Нутгийн зүг яаран довтлохох морьтнууд жанж хүүгийн давааны овоон дээр гарч ирээд түр саатав. Чинван овоон дээр хэсэгтээ уй гашуудаа дарагдан элдвийг эргцүүлэн зогссноо. Нүдний харцсан догширч отгож инстэй малгайгаан тайлан овооны чулуун дээр саваад манжийн пүүсүүг хуу татан авч манж хятадын майлангын шааха марл илжигний мөрийг хаалганаас нааш халахын нутагт эзээч гисгүүлэхгүй дайс гэж шазуурцун андгайлав. Түүний бүх биенийх нь булчин шөрмөс зангирч нүд нь хар цагаанаар эргэлдэн шанааных нь булчин хөвчрөн гүрээнийх нь судсан төвиж номхон дөлгөөн төрийн хэрэгэмтэн биш жинхэнэ
Монгол ирийн хилэнд дүр тодорход хамт яваа хяанар нь өөрийн эрэхгүй сүрдэн бүх хийсэн аваа. Монгол төрийнхөө төлөө үүгийнхээ толгоогоор дэнчин тавин зүтгэхтэй сэтгэлээ хатамжлан барьж цагаан хэрэмний гадаа гарч уур хилэнгийн тайлж байсан хандвангийн зүрх зориг хэмжээшгүй их байсны дээр Монгол орноо манж чин гүрнээс тусгаарлах их хэрэгт зүтгэхээр эргэлт буцалтгүйгээр хатуу шийтсэн түүх ийм болго.